За юу яцхан guys, намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Бичлэгээ эхлэхээс өмнө лайк, саба дарж үзээрэй. Дөрөв солигдож мэний замын хажууд нийл цус мус нь олгоотцсон өхлүүд амт нь хөвтөж байлаа. Осол болохын өмнөх үеэлүү буцахад мэний гэрийнхэнтэйгээ жигтэйхэн аялаар явахгүй бэлдэж байлаа. Аав нь олон жилийн турш компаниа доктортой авч явсан. Тэгээ амарч гарахгүй явсаар байгаад өдий хөрсөн бэлээ. Тэгэл бөөнөрөө гэрийнхэнтэйгээ яриад аав ээж нь мэнийг ч хүүх задгийг мэдээд мэнийгээс асааваа. Миний хүү чи ер нь ингээд хүүхүүд мөөхөд зодож байгаа мó гэж асуувал мэний үгүй гэж хариулдаг. Хажуу талаас нь их чин шортоод за бити худлаа яриад байл та. Чамааг энэ тентхийн хүүхдүүд хэлээд байсан штэ гээл машин дотор баг зэргийн маргаан болвоо. Мэнийш тэгэл аавда айлалах би хүүхд мөгөө зодож дээрлэхүүлэхгүй байгаа гэж хэлж байгаа. Аав нь цаанаас машина барингаа за миний хүү аав нь чанд итгэж байгаа шүү. Бусдын итгэлээ битгий алдаарай гэж хэлдэг. Аавынх нь тэгж хэлсэн үг мэнэд нэгийг бодогдуулж хуучны хүүхэд насныхын дурсамжийг сэтрэж орхидог. Хүүхэд насндаа мэний баахан хүүхдүүд зодож нүдүүлж байна. Баахан хүүхдүүд тал талаас одсноо. Чи миний аавыг алсан. Чамаас олж миний аав өгсөн гээл битүү хүүхдүүд зодож цус нүчтэй нь хутгаж гардаг. Зодож нүдүүлсэн мэнийч аав дээрээ орингуутай. Аава хүүхдүүд намайг хүн алсан гэд миний аавыг алсан гэд намайг хүүхдүүд ерөөсөө зодож нүдээд байх юм аа. Аава та үнэхээр хүн алсан юм уу? Яагаад хүүхдүүд намайг зодоод байгаа юм бэ гэж асууж гардаг. Аав нь болохоор шудраг шулуунаар тэр чинь аав нь ерөөсөө хүн алаагүй. Манай компани ажилчин жаах үдээ тэгээ ачаалаад байхгүй сул дорой болохоор ажилласаа халагдаа сүулдэл амиа хоолсон юм шиг элэ гэж мэнэ хэлдэг. Мэнэж буцаж очингуудаа уйлан байр нөгөө нэг хүүхдүүдийн бүгдийг нь нохоо хахаа шиг зодож нүдэнгүүтээ би та нар хэлсэн байхаа миний аав ерөөсөө хүн алаагүй. Тэглээс нь танаа аав чинь сул дорой байснаас болоод амиа хоолсон азгүй амьтад минь гэд уйлж гардаг. Тэгээд л манай мэний өөрийнхөө хүн амьтан зодож нүдүүлэхээс хамгаалаад одоо сул дорой хүүхэд дээрлэгдэг бүлиг айл болж хувирсан юм шиг байлээ. Тэрэнд нь одоо хүүхэд насны траумаанд л нөлөөсөн юм шиг лээ. Бас л Жиний дурсамж нь түүний нүдэнд үзэгдээд Жин тэр хоёр яг зодолж явах үеийг харуулдаг. Мэний асууж байна. Чи яагаад ингэж их толдохыг хүсэж байгаа юм бэ? Яагаад ингэж өөрийгөө хөгжүүлж хүчтэй болгохыг хүсэж байгаа юм бэ? Чам тэгэх шаардлага байна уу гэхэд Жин товч бөгөө тодорхой. Тийм ээ надад хамгаалах хүн байгаа. Миний аав жинхэнэ өтгөр мөтгөр гэж л хэлсэн юм шиг байлээ. Мэнийч тэрийгэ бодож байх зур цаанаас нь аав нь. Миний хүү ингээд Жин гэдэг хүүхдэд найзалдаг та. Тэрний аав нь гэж ямар хүн байд юм бэ? Тэрийг хүмүүс ажил хичээнгүү бизнесийн тал дээр маш хүчтэй стратеги харуулдаг. Ер нь бол маш ухаалаг хүн гэж ярьж байдаг. Гэхдээ хүн арай л өөрөөр ярьдаг юм шиг байлээ. Ер нь жоохон чөтгөрлөг гай гэж хэлж дуусахын завдалгүй машин нь онголдоод хаднан хисаалуу унсан байдаг. Машин ч айхтар хүчтэй осолдож 2-3 тийшээ өнгөрч унаад золтоол манай мэнийг алчихсангүй. Мэний айж зочирдоод байж байхад доошо тонгоод харлаа. Тэгсэн чинь машин 2 хөлийг нь бэц дараад хайцсан бай. Айдас давцсан мэний тэгээд юу ч хэлэхээ мэдгүй чангаар муухай орилж гардаг. Энэ ослон санаандгүй бишээсэн бөгөөд энэ ослыг догсоо санаачилсан байж таардаг. Айдастай авцсан мэнийч эргэн тойрны ажиллаа. Ерөөсөө эргэн тойронд амьтаа голтой хүн байхгүй. Манай хүнч бүр аргаа бараад энд хүн байна уу? Над туслаач те намайг хүмүүс харж гэнэ үү гээл ийш тийшээ өлөвдөлөөгээд харахад холоос нэг хүн харж байлаа. Тэр хүн масктай байсан бөгөөд холоос харчингуудаа бузрын муухай аавра цоцруулан нинэж гардаг. Юу вэ? Энэ овч чи одоо инээгээд байна уу даа гэсээр ухаан алдаад унваа. Ухаан ч алдлаа. 30 минутын дараа түргэн тусан чи хүмүүс ирээл. Чи зүгөөрөө хүүхдээ бүр болохоо байлаа. Тэр маш их цус алдсан байна. Яралтай хурдан арга хэмжээ аав гээл эмнэлэг домлогын хөө асаагуур нь хянгнаад хэсэг ухаан алдчих байсан нүдэ нэгэд машины зүгрөө харлаа. Тэгтэл машинаас аимшигтаа дэлбэрэлт болж цэг их нь ихчин гээд хайртай дотны бүх хүмүүс нь тэр дороо нас барваа. Бодлого бид мэнийг эмнэлэг дотор байгаа хардаг. Тэр ч аимшигтай их өвдөлтийн дараа эмнэлэгт ухаангүй байдалтайгаа шүүнийг имсэрлээ. Эргэн тойрноо харлаа. Өөрөөс нь өөр хинч байсангүй. Манай хүнч босоод өөрийгөө зүгээр байна уу гэдгийг харж байснаа доошоогоо тонгоогоод хөл хэсэг рүү харлаа. Тэгсэн чи 2 хөл нь алга байлаа. Бодлого бүх цоо ярианууд сургуулиа тархаж байдаг. Хөөе хөгшөө чи сонсноо? Над мэнигийн гэр бүл нь носолд ороод мэний хөл гараа тайруулсан юм шиг байлээ. Тэгээ эцгийнх нь нас барцсан юм шиг байлээ. Гэт баахан хүүхдүүд шуугалдж байлаа. Зарим хүүхдүүд нь за энэ мэнийг наа зөндөө зодж исэн юм чи өршөөгөө авъяг ин зарим нь өрөвдөн ер нь хүүхдүүд янз янзын байр суурьтай байлаа.
Тэгтэл Мэнигийн согны ус Пен орж ирэнгүүтээ та нар наад өргөдөлтөө навши хаяалтаа яах гээд байгаа юм бэ гэд хэдэн үг хэлээд гараад яваад өгчдөг. Түүний явсны дараа нөгөө хэд нь зодуулж нүдүүлж ирсэн хүүхдүүд нь за энэ худлаа нэг Мэнигийн согны үсэж худлаа нэг сайн хүний дүр эсгээд өөрийгөө ингээд юугээ бодсон юм бэ гэж муулж гардаг. Мэний хэсэг шокийн байдалтай байж ах үе түүний аавын туслах нь орж ирэнгүүтээ тань үнэхээр их харамсалтай байна. Эцэг их чинь тохиолдсон явдал өөр чинь бас тохиолдсон явдалд үнэхээр их харамсалтай байна. Гэхдээ та бол компани захирлын хүү. Хувьцааг чинь би сайн харж хандах болно. Хэрэг болсон үе чинь танд өгөөд аль болох таны компани чи авч үлдэхийн төлөө хичээх болно гэд гараад яваад өгдөг. Дараа нь Мэни энэ бүх зүйлийг бодит зүйл үү эсвэл зүүд үү гэдгээ ерөөсөө ойлгохгүй гацаж төгдөрч байснаа. Яагаад надад ийм зүйл тохиолдчихв? Миний ээж аав ямар хурдан ослоор өнгөрчөө. Хоёр хүлийг тайрсан байхын гээл битүүл шокийн байдалтай галзуу инээж байснаа. За энэ угаасаа зүүд унтаас ирэхэд бүх зүйл сайхан болно гээл унтаад сэрлээ. За сэрээд байж хад хажуу талд нь нүдний жилдээ парк навш орж ирлээ. Хэсэг Мэнийг ил дүүгээр өдөө хатгаж за юу вэ да согом минь чамайг ийм байдалтай харахад үнэхээр таатай байна гэснээ бага хүүхдүүдийг дагуулад ирсэн байдаг. Энэ цугласан бага хүүхдүүд бүгдээрээ л урд хойч Мэний дээрлүүлж доромжлуулж байсан хүүхдүүд байдаг. Тэгээд хүн юу тэрэн түүнийг хураан гэдэг шиг бага хүүхдүүд л Мэнигээс өршөөгөө авах гал утга гаргаал бөөнөрөө нийлээд Мэнийг стоноор нохоо хаашиг л зодож өгдөг. Үхтлээ задуулж цус нүжиндөө хутгалдаад үхэхийн даваандаар аз таарч тэр нь зүүд байж тартааг. Зүүднээсээ сэрсэн Мэнийч галзуугаар инээнгүүтээ навш гэж хэдий надад ийм зүйл тохиолдсон ч гэсэн би бол Мэний шүү дээ. Муусаа навшнууд нь хүрээд ир заяо. Би та нартай алцахтаа алдсан гээл нөгөө хэдэн дайснуудаа хүлээгээл байж байдаг. Тэгтэл утсан дуурваа. Мэнийч тонгоогоод утасныхаа зүг рүү төгөхөд өөрөө ирэхгүй огил хараагаад унаад өгчөө. Шалан дээр мүлгэж байсан Мэнийч уцаа авангуудаа шууд л өршөөгөө надаас өршөөгөө аваач дээ новшнуудаа. Хөөе Пен нүдний шилтэй парка би та нарыг зоддог байсан шүү дээ. Одоо надаас өршөөгөө авал та. Муусан гөлгнүүд нь хүрээд иргээл галзуу хүн шиг инээж арилж дуулж байх үед хаалгаар Жин ороод ирдэг. Мэнийг маш дурган хүрээ. Чүм үү зайлаа чинь навш юу яасан? Гүй би зүгээр л чиний өрөөх чинь цэвэрлэж байна гэд. Мань Жин хэдий Мэнитэй нилээн түнжин муутай байсан ч гэсэн ирсэн болтой. Хичээлийн өдөр эхэлж Жин ч сургууль руугаа явлаа. Тэр чи эргэн тойронд явж байх үед хүүхдүүд нэрээ чи сонсноо гээл өмнөх Мэнийг осолд орсон талаар хөл гараа тайруулсан, эцгийнхээ алдсан тэр талаар нь муулж л өгч байлаа. Тэгээ зарим хүүхдүүд нь зоднож гэж бодно, зарим хүүхдүүд нь Жин сул дорой навшиг одоо зодож яах вэ өрөвдөлтөй энтэнгээл тэрийг манай Жин сонсоод ер нь бол нэг тагнуулын мэдээл авч байгаа юм шиг байлээ. Тэгээ Мэнийч тэгэл за ингээ сургуулаар юу гэж миний талаар хүүхдүүд юу хэлж гин гэсэн чинь Жинч чиний талаар тэгэл цуу яриа чамааг эцгийнхээ алдсан хөл гараа тариулсан гэд хүүхдүүд бүгдээрээ цөмөөрөө шоогч байлээ гэж хэлдэг. Өөрийг нь хүн өрөвдөд байгааг нь хараад тэсэж чадахгүй. Чи ямар сахиус тэнгэр үү? Яагаад намайг тийм өрөвдөлтөө нүдээр хараад байгаа юм бэ? Би чам тийм өрөвдөлтөө азгүй хог шар шиг л ер нь харагдаад байна уу? Одоо надад аав байхгүй, ээж байхгүй. Миний ихч хүртэл надаас амар хүнд байдалтай хэвтрэлт команд орцсон хэвтэж байгаа. Надад үнэхээр хэцүү байна. Чи надад ямар нэг юм хэлээч. Чи ч азтай юм аа. Энэ үг яг л Мэнигийн зүрхэнд зоогдож байгаа хатаас шиг нэг л эвгүй оргиод явчих. Тэр ч нүднийхээ болонгоор маш ууртай хараад чүм үү навш саяхан намайг юу гэсэн бэ? Чүм үү наад үгээ дахиад хэлээдэгтэй. Яс би чам тийм азтай юм шиг харагдаад байна уу? Чи харалтаа миний хөл гар тайрагдсан. Ээж аав минь нас барчлаа. Ийм үед чи намайг яаж азтай гэж хэлж зүрхэлж чадж байна. Мо бяцхан навш минь гэснээ Жин лөө хуруу гараа далаалгаад дайрваа. Мань хүнч тэрэгцрээс агил харайг нь айчаад өөрийгөө зүхэж байдаг. Би чи арчаагүй навш юм да. Гэтэл би чамааг алнаа гэд хэсэг Жинийг хараа зүхэж байснаа өөрөө ирэхгүй бяцхан охин шиг ихэр татан уйлж гарлаа. Хэд хэдэн удаа сэтгэлээ онгоотл уйсныхаа дараа Мэний тайвширсан болтой. Би сая амар сул дорой байдлаа чамд харуулж шиг боллоо. Намайг уйлж мойсон гэж хүн амьтанд битгий хэлээрээ чи энийг нууслаад өгөөрэй гуйж биш үү гэж хэлдэг. Жин ч хэсэг дугуй байж байснаа маш өндөр 12 давхар өндөр барилгын ирмэг дээр гарч ба. Мэнийч хүүрээ чи юу хийгээд байна? Чи онч өгчин дутаа ёо гэж хэлэхэд Жин хэсэг байж яснаа. Өөрийнхөө бүхий л нууцыг Мэнийд хэлэхээр оролдог. Тэрээр хэлэхдээ яг энэ шиг навшийн
барилга дээрээс чөтгөр намайг шидсэн. Би одоо хүртэл тэр зүүдийг өдрө болгон зүүдэлдэг. Тэр зүүд яг л надад 5 мэт байсан. Чи ч гоё юм аа. Хэрвээ хин нэгэн дотны хүмүүс чинь өнгөрчүүл уйлаа тэднийхээ төлөө гашуудах сэтгэлтэй нулимс чин гоождог. Гэтэл минийх үггүй. Намаа төрөхөд хин нэгэн үзий ядаал намайг өндөр барилгаас шидсэн. Би яг үүндээ төрөх ёсгүй хүүхэд байсан. Миний аав бол алуурч. Энийг би хинт ч хэлхийг хүсдэггүй. Авсанд ороод өхмөр санагддаг. Хэрвээ энэ нууцыг минь хэрвээ чи хин нэгэнд хэлэх гэж оролдвол би чамайг алж орхиё шүү гэж Мэнийд хатуу сануулгах өгдөг. Мэний ч хэсэг шоконд орж байснаа. Таныг багийн чинь дүрдээ ороод буруу ойлгочихжээ мань хүн. Наад чинь нэг сүртэй зүйл биш л байж тээ. Манай аав ч бас хүн алж байсан шүү дээ. Олон жилийн өмнө байхаа манай аавын нэг ажил чинь ажилгүйгээсээ болоод тэгээд амиа хорлоод өгсөн шүү дээ. Чи тэр талаар яриад байгаа юм уу? Угаасаа энэ хороо дээр хүчтэй захирч сул дороожууд нь өгдөн шүү дээ. Иймэрхүү зүйл байдэн шүү дээ гэд мэний тэнийг толгой буруу ойлгоцоо явж идэг. Чи буруу яриад байна. Чи яадаг хараа эргүү махан толгой вэ? Би чинь хэлээд энэ заа юу. Миний аав хүн алж байсан гэхээр 2 гараараа хоолойг нь хэрчээд нүдийг нь суглаад тиймэрхүү амар зүйл хийдэг байсан. Цоврал алуурчныг би яриад байна гэж хэлдэг. Сая л ойлгосон мэний ч хэсэг шоконд орж байснаа. Юу? Чи чинь тоглоод байна уу? Наа чи өмнөдөө итгэхэд хэцүү юм байна штэ гэхэд жин цаашаа үргэлжлүүлээд би тоглоогүй. Би үнэнгээл хэлсэн. Энэ бүхнийг би олон жилийн өмнө өөрийнхөө сэтгэл дотроо тээж нууж ирсэн. Энийг би чамд л зориулж хэлж байгаа юм аа. Манай аав зөндөө олон охид эмэгтэйчүүд өөр таалагдсан бүхэл хүмүүсээ бүгдийг нь алж устгасан. Сүүлийн үед кон нүдэнд нь тусаад байгаа юм шиг байлаа. Удахгүй дараагийн байн кон болох юм шиг байлаа гэж хэлдэг Мэни. Одоо л ойлголоо. Чи ингээл надаас яаж хүчтэй болох вэ гэсэн арга марга асуугаад байсан юм байна штэ. Чи цагдаад мэдчихжээ штэ. Тэгэж болдгоо юм уу? Би цагдаад мэдчихвэл бүх зүйл шийдэгдэхгүй. Манай аав тэглээсэн тийм хөнгөн зууш бишээ. Хатуу самар. Чи цагдаад мэддэхгүй бол болохгүй штэ. Кон аюултай нөхцөл байдалд байна штэ. Эсвэл чи надаас ямар нэгэн зүйл нуугаад байгаа мó гэж хэлдэг. Яг энэ хэлсэн үг нь манай Жиний зүрхэнд ороод өөрөө бас мань хүн чинь бас аавыгаа дагаад бас ёс бус аллагын ажилд нь оролцож байсан штэ. Тэрнээсээ бас мань нөхөр жирэхэл байлаа. Үгүй ерөөсөө Мэний хөгшөө чи юу цагдаад мэдэгдэж болохгүй. Яагаад гэвэл манай аав чамааг алчин штэ гэж Мэнийг ятгаж хардаг. Эцэст нь Мэний ч Жиний хэлснээр ерөөсөө цагдаад мэдэгдээгүй байдаг. Маргааш оройн Жин Мэнийг оршуулгын газар дээр нь очиуллаа. Оршуулгын газар ирсэн Мэний ч нулимс цэглэрнүүлээд баярлаа Жини найз минь. Намайг энд авчирсанд үнэхээр их баярлалаа гээл баг зэргийн уйлж дуулж байлаа. Манай хүний санаа намарсан ч болтой Мэнийг тэр газар нь үлдээгээд гарч явах гээд өөдрөө төхөж байлаа. Хаанаас ч юм бэ нөгөө аимшигт араат наавтагаа таарчдаг. Удаа уулзсангүй шүү. Жин ууртаагаар энд ямар навшаа хийж яваад байгаа юм бэ? Энэгээр яагаад үзэгдээд яваад байгаа юм бэ? Би угаасаа энд ирэх шалтгаантай. Миний хамт бизнес эрхэлдэг нөхөр мөр өнгөрчөөд тахад би яаж зүгээр сууж чадах вэ? Ингээд чи гэртээ харихгүй мó миний хүү? Өгсөн атсны чинь чиний хүү ээ. Чи бит хоёр одооноос эхэлж аав хүү хоёр биш олсоо. Тэглээс нь Мэний юу ч мэдэхгүй. Тийм болохоор Мэнийг битгий оролдоорой гэж сануулдаг. Тэгтэл догсов. Яагаад ингэж их Мэнийг өмөрч хамгаалаад байгаа юм бэ гэдгийг нь асуувал Жин тэр бол миний найз гэж хэлдэг. Догсооч эргэж харж явж байхдаа найз гэж байдаг юм аа гэж цааш алхаад яваад өгөө. Оршуулгын газарт Мэнитэй ярьж байна. Эхлээд тэр амар гашуудтай байгаа юм шиг эцэг их хийж явдал үнэхээр их санаа зовж байна. Мэний ч угаасаа энэ догцоог яг ямар өвгөн бэ гэдгийг нь мэдж байгаа юм чи тэгэл хэдий би хүн дээрлэгдэг хөгийн адгийн новш гэдгээ мэднэ. Өөрийгөө ч ингэж хэлэх ёсгүй байх гэж бодчихээн. Гэхдээ чи лав хүн биш. Чамаа харахаар огүйц зутгачээн. Чи яагаад наваа ингэж бодох болоо? Чамд Жин ингэж хэлж байна уу? Аав минь намайг өндрөө шидэж байсан. Миний аав алуурч ингээд ярьж өгч гэнэ. Тэр тухайд болохоор миний хүүг үнэхээр их уучлаарай. Би хэдий эцгэн ч гэсэн хүүхдээ ингэж хэлэх ёсгүй л дээ. Гэтэ миний хүүгийн биеинд болоод сэтгэл зүйн ер нь маш доройдолтой байгаа. Нэгээсэндээ сэтгэлийн гүн шарахтай, сэтгэл зүйн асуудалтай гэдээ ойлгочих болно. Жинтэй уулзж байхад Жин чамд хачин санагдсан уу? Мэний ч тэгэл бодож байснаа өмнөх дурсамж руугаа оронгууд ялчгүй Жиний энийгээд ууртаа царайлаад нэг психопат тухайн юм шиг санагдаг. Тэгэл Мэний ч ширлээд асууваа.
Ингээд таны хүүчин тэгээд юу юм уу? Psychopath юм уу? Тийм ээ тийм. Би бол энэ талаар хэлэхгүй байх гэж бодож ирсэн. Даанч тэгээд одоо манай хүү худлаа хийлж мэлээд яваад байгаа юм чинь тэгээд үнийг л хийсэн. Манай хүү угаасаа psycho. Тэгээд ямар нэгэн зүйл тохиолдонгууд тэгэл бүх бурууг л надад тогтдог. Намааг л өндрөөс шийдсэн гэж хэлнэ. Тэгэл алуурчин л гэж хэлнэ. Ер нь бусдад буруугаа чихэж явдаг хүүхэд болцсон байгаа. Тэгээд чи бас манай Жиний найз болохоор би энд зорж ирсэн юм аа. Эцэг их чинь хүндлэл үзүүлэх гээд. За тэр ч яг ямар нэгэн хэрэгтэй тусламж авах хэрэгтэй болвол над руу энэ дугаар залгаарай. Би эзэж тусалж болно гэсээр нөгөө Мэнигийн толгой тархийг угаагаад өөрхөө талд оруулцдаг. Тэр явхаас өмнө Мэни энэ тухай Жинд мэдгэж болохгүй шүү. Нуусаад өгөөч. Чи бид хоёрын донд энэ яриа нь үлдэгээ гэд догсууч. Эцэг ихийнхэн өмнө хүндтэй аргагүй ясалж өгөөд гараад яваад өгөө. Чи яасан манай найз юугээд хэлсэн бэ? Хөөе миний хүү чи яасан юм яарав юм бэ? Инки чи одоо яасан юм завтай юм бэ? Чамд хийх юм олддгүй юм уу? Чамд өгөн бол хамгаалах охин кон ч байгаа биз дээ. Тийм ээ, надад хамгаалах охин кон байгаа. Ялангуяа чамаас хамгаалах гал тэгэл чамайг отоол байж байна да. Мэн догсоо өгөнч тэгээд чи яасан намайг зөвхөн аюулж хараад байгаа мó. Наад кон гэдэг охины чи эргэн тойронд битүүл аюул занал хил байгаа штэ. Чи яг одоо хайртай охин руугаа очихгүй л олвол нэгэн догшин зүгэж түүнийг хатгаж авах гээд байшгүй гэж хэлдэг. Мэн жинж гайхаж байх зур конд ямар нэгэн зүйл тохиолдох гээд байна. Нөгөө нэг нүдний шилдээ цуврал алуурч авгаач. Мэн коныг хараад үзэсгэлэн гоод нь атаархаад алах гал бэлдэж байгаа юм шиг байлээ.